Сайн бацгаана залуучдаа, хай-тех хийх жишээ маань. Энэ удаагийн видеогоор бид Com авахд хэрэгтэй 5 зөвлөгөө бэлтлээ. Эд ангийн оновчтой сонголт, зөвлөгөө, мөнгө хэрхэн хэмнэх талаар танд дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Компьютер дээрээ суугаад ажиллах, тоглох явцад процессор маань өнгөнгөөр асч ивэл мэдээж гоё. Энэ RGB-ийн өмнө нь бол маш өндөр чанарын эд анги болон кулер кейсэн дээр тавигддаг байсан болвол ерөнхийдөө нийт RGB-ний үн буурч бүх эд ангинээр RGB ордог болсон. Тэгэхээр танд юун чухал вэ гэхээр гадах үзэмж биш үйл ажиллагааны хувьд доктортой сайн ажиллаж чадах компьютер хэрэгтэй. Ухаалаг сонголт гэхээр бид юу анхаарах ёстой вэ гэвэл зарим нэг буруу эд ангийг сонгох, мөн зарим эд анги дээр хит их дүн төлөхөөс сэрэмжлээд жишээлбэл их хавтан дээр бид B серийн 650 их хавтныг X870E болон B850-аас илүүд үзэх. Яагаад гэхээр бид нар энэ B650 дээр хангалттай M2 слот эсвэл хангалттай USB слоттой гэж үзээд сонгох боломжтой. Мөн M2-ын тоо, USB оролтын тоо болон RAM-ны тоонууд нь чухал. Intel-ийн бордны хувьд гэвэл та 14700K, 14900K гэх мэт overclock шаардсан CPU сонирхож байвал түүнд таарсан Z602, Z702 борд сонгох нь зүйтэй. Ирээдүйд та CPU болон график картаа сайжруулж магадгүй. Тэгэхээр та анханасаа арай өндөр үзүүлэлттэй тэжээлэн блок авах нь зүйтэй. Цаашид та магадгүй 4060-га 5070 супер болгох сонирхолтой байвал энэхүү блок маань хангалттай дийлнэ гэж үзээд сонголтоо их боломжтой гэсэн үг. SSD бол маш энгийн. Та рендер ажил юм уу, контент креатор ажил хийдэг болвол DRAM-тай юм уу, өндөр үзүүлэлттэй SSD сонгох хангалттай. Харин тоглоом тоглодог бол DRAM-гүй энгийн SSD байсан ч болно. Тэгэхээр мөнгө хэмнэх ухаалаг сонголт хийхийг чухалчлаарай. Ингээд төсөв. Юуны өмнө PC дээр юу хийж байгааг тодорхойлвол зүйтэй. Тоглоом тоглох гэж байвал ямар тоглоом хэдэн FPS гаргахыг анханасаа мэдчихвэл зүгээр. Тэгэхээр та YouTube дээр нэг эд ангийг нөгөө эд ангитай харьцуулсан видеонуудыг харахад барагцаа ойлголт авна. Сонгосон эд ангиас төсөв нь барагцаагаар гараад ирнэ. Тэгэхээр та энэ төсөвт нь энэ эд ангиуд нь багтах уугүй юу гэдгийг шалгаад магадгүй багтахгүй байвал видео settings-аар оролдох, мөн overclock хийж тэр үзүүлэлтэнд хүргэх боломжтой байдаг. Магадгүй танд одоо Com байгаа байх. Таны Com-ны үзүүлэлт хангалтгүй, FPS хангалтгүй байвал та дан эд ангиа сайжруулъя гэж очих биш. Танд тэдэн FPS хэрэгтэй, рендерийн тим чадал хэрэгтэй гэдэг утгаараа зөвлөгөө авч YouTube-ээр харьцуулж эд ангиа сонгох зүйтэй. График карт авахдаа хэрэглээгээ тодорхойлоорой. Юу вэ гэхээр оновчтой сонголтод дэлгэц болон нэгтаршил нөлөөлдөг. Жишээ нь RTX 4090, 4080 Super, RX 7900 XTX 4K дээр хангалттай FPS гаргана. Шинэ гэвэл RTX 5070 Ti, 5080, 5090-д мөн сонгоход буруудахгүй. 2K дээр тоглох бол Nvidia-гийн 4070 Ti, 4070 Ti Super, 4070 Super 5070 болон AMD-гийн RX 9070 XT хангалттай FPS гаргах болно. 1080-ийн хувьд Nvidia-гийн RTX 4060 Ti болон AMD-гийн RX 7670 9070 мөн Intel-ийн B580 2K medium settings дээр юм уу 1080 Ultra дээр тоглоход асуудал гарахгүй. Тэгэхээр ямар тоглоомнуудыг ямар нэгтаршил дээр тоглохыг олоорой. Бас нэг зөвлөх зүйл нь AMD Radeon RX серийн картуудыг сонирхоход буруудахгүй. Nvidia-гийн картуудын хувьд content creator болон рендер хийж байгаа хүмүүст илүү үн цэнийг өгдөгөрөө давуу талтай. Шинээр PC авахд үзүүлэлтийн тулгах боломж байдаг. Гэхдээ дараагийн шинэ технологи нь удахгүй гардаг. Тэгэхээр эд анги авахдаа сайдар судлахад илүүдэхгүй. Жишээлбэл Intel-ийн CPU-нууд TikTok буюу 6, 7 дахь үе, 8, 9 дахь үе болон сүүлд 12, 13, 14 дахь үе нэг их хавтантай болдгороо давуу талтай болсон. AMD-гийн хувьд гэх юм бол өөрөө платформ AM4, AM5 нь дорож 4-5 жилийн баталгаа өгдөгөрөө давуу талтай. Үе ярихгүйгээр цөмөр ярил Ryzen 5 6 цөмтэй, Ryzen 7 8 цөмтэй, Ryzen 9 12 болон 16 цөмтэй. Цаашид та сайжруулахгүй гэж үзвэл мэдээж Ryzen 5 орхиод Ryzen 7 юм уу 9-ийг сонирхох боломжтой. Intel дээр ярил өөрөө Intel-ийн i5, i7, i9 адилхан зарчмаар ажиллана. Жил болгон сайжруулж шинжлэх боломж тохиодог. Гэхдээ танд байгаа PC чинь өөр чинь хангалттай байвал заавал сүүлийн үеийн дэвшилтэд технологийн араас хөөцөлдөх албагүй. Тиймээс өөрт танд таарсан үзүүлэлттэй хэрэглэн тохирсон үнийн хувьд боломжийн сайжруулж болохоор PC авах нь зүйтэй.
Тантай цуг хайтек хийх төвшин байла. Баярлалаа баяртай.